Төслийн санаачлагч Аясгал. Ерөнхий ивент тэтгэгч Neo City. Ивент тэтгэгч Avico. Ивент тэтгэгч Mobi Home. Ивент тэтгэгч Гэртүү Ухаалаг хотхон. Happiness Town хотхон дээр ирсэн байна. Мөнх Эрдэнэ сүүхийн дарга. За шинэ зочинтой бид нэр өнөөдрийн дугаараа эхлүүлж байна. Монголын нийтлэг үйлчилгээ эрхлэгчдийн төрийн бус байгууллагын тэргүүн Эрдэнэ чимээ хичээгээ урьж оролцуулж байгаа. За баярлалаа. Миний хэд ч гэсэн та бүхний урилгаар нэвтрүүлэгт орж байгаа таатай бидний амьдралын оршин сууж байгаа энэ барилга байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээг ер нь яаж хийх ёстой юм бэ? Яах ёстой юм бэ гэдэг тэр талаар бид нэр ярилцах гэж одоо намайг авчирсан баг гэж бодож байна. За тэгэхээр би танаас сүүхийн одоо хичнээн ажилтай ажилтгийн ямар багаж хэрэгсэлтэн гэдгийг товч мэдээлж авах гэж байна да. За манайх бол ерөнхийдөө үйлчилгээний ажилтан 2 хүн байгаа. Манайх болохоор 2 блок 3 орцтой юм байр байгаа. 2 орцоо нэг үйлчлэгч маань цэвэрлээд үлдсэн нэг орцоо болохоор хуваагаа цэвэрлдэг юм байна. Ямар багаж хэрэгсэл ашигладаг вэ? Багаж хэрэгсэлэх юм бол ерөнхийдөө бол нөгөө нэг гараа дээш нь доош нь сэгсэж нэг угаад юм бэлэг штэ. Гэр ахын багаж хэрэгсэлтэй. За тий гэр ахын зориулдаг. Угаагч байдаг штэ. Тэр арай нэг жоохон том литртайгаас 4.5 литртайгаас нь хэрэгэлдэг байгаа. Тэгэл бус юмнууд нь бол тэгэл ерөнхийдөө нийтлэг хэрэгэлдэг, түгээмэл хэрэгэлдэг одоо цэвэрлэгээний бодис одоо энэ төр юмнууд ашигладаг байгаа. Нийт эзэмшин талбайн цэвэрлэгээ чи өөрөө ямар байдаг вөхөр маш их бохирдлагатай байгаа. Тэрийг ямар одоо мэргэжлийн багаж хэрэгсээр цэвэрлэх үү тий? Тэр цэвэрлж байгаа хүмүүсийн ажлыг хөнгөлөх ямар одоо юунууд багаж хэрэгслүүд байх хэвээр ямар юугаар цэвэрлэх хэвээр гэдэг чинь айгүй чухал байдаг байхгүй цэвэр. Тэр хүн тэнцвэр хүний хөдөлмөр явж байгаа, хүн ажиллаж байгаа тэр хүмүүсийг ажлыг аль болохоор хөнгөлөх үүднээс бид нэр одоо энэ багаж хэрэгслийг та бүхэнд бас эргэлүүлэхээр авчирсан байгаа. Тийм 6 сарын хэрэглээг одоо бас хэлж байгаа. Би бол хувьдаа айгу баяртай байгаа. Тэгээ ер нь бол ингээ баг ихэнх нь ингээд юм харагдаж байгаагүй бас ингээд тоног төхөөрөмжүүд бас харагдаж байна л та. Миний хувьд бол хичнээн энэ ажлыг хийдэг ч гэсэн. За энэ мобыг ингээд та нар одоо харж байгаа хэрэгтэй. Энэ ямар учиртай юм бэ гэхлээр одоо та нар шатны маах шиг мэддэг шүү дээ тий. Шат сэрвж явах дурдлын нүүр үлдээд идэг байхгүй юу? Тийм шүү дээ. Та нар мэддэг тий. Тэгэхээр хүмүүс зүгээр тэр энийг ингэж дээдлийн нарчаад яваад идэг нүрийг орхиол идэг. Яг тэрийг гүйцэд цэвэрлэхийн тулд энэ шатлынхаа дээдлийг арчлаа, маашныхаа нүрийг арчаад дээдл маашаа арчлаа, доотлынхаа нүрийг арчаад юм. Ингээд цэвэрлэхэд зориулгатай. Бүр технологи байгаа байхгүй тийм технологи. Давуу талууд тийм байдаг. Шидэт хорлоо ингээд бас байж байгаа. Ягаад ингээд шидэт хорлоо бэ гэд нэрлсэн гэхээр энэ өөрөө дотроо бодистой байхгүй юу? За тийм бодистой. Тэгээд нөгөө хан болон хаалга болон хар зурааснууд байдаг шүү дээ. Тэрэн дээр энэ маш сайн цэвэрлэгээ хийдэг проблем байхгүй юу? Энэ бас айгуу тийм хэрэгтэй юм билэ. Монгол энийг хийх гэж үзсэн. Тэгээд бас яг сансны зороор бол гой болж байгаа. Яг үйлчлэгээний ажилчдад одоо энэ бүсээ зүүчээд торлооно хийгээд, ачуураа хийгээд, бодисоо ингэж хажууд нь хийгээд аваад явах бол энэ тэндээс юм зөөн гэсэн байдгүй. Тэ бүгдийг ингэж хийгээд аваа явчихар чинь нөгөө л бас л нөгөө цагийн асуудалтай бүтээмжтэнд нь бас өөрт нь давуу талууд бол их байдаг байна. Баярлалаа Эрдэнэ чимээ гихчтэй. Маш гоё одоо тэгээ маш гоё одоо ингээд юм бүтээгдэхүүнээ ингээд дэлгэрэнгүй тайлбарлаад тэгээд манайдас ингээд 3 сөөхтөр манд одоо юм хэрэглээний зүйлсээр бас ингээд ивент итгэж оролцсон маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд та бүхний ажилдаас амжилт хүсье. Та бүхэнд ч гэсэн ажилд нь амжилт хүсье. Бүх суугууд маань бүгдээрээ юм сайхан идэвхтэй, оролцоотой ингээд бид нэр улсаараа ингээд гоё цэцгэлээ төгжөөд те явал гоё юм да. Тийм. Тэгэхээр цэвэрлээд байгаа гэж бодож байгаа боловч маш нарийн деталь зүйлсүүдийг тийм алдсан байд юм бэлээ. Тийм. Тэгэхээр энэ болгон дээр анхаарах нэг зүйл нь өөрөө нөгөө цэвэрлэг хийж байгаа хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх зүйлс байгаа. Тэгэхээр маш их баярлалаа. За өнөөдөр бид нар Баянгол дүүргийн 4-р хорооны энэ Арктесн давхрын 6 дугаар байранд ирсэн байна. Энд юу хийгдэх вэ гэхээр галын хахан шатны багаж хэрэгсэл болон галын хорнууд энэ давхруудад нь сорилуулагдах юм аа. За эдгээр зүйлс маань мэдээж юу байгаа вэ гэхээр мэдээж галын хор бол байгаа. Дээрээс нь гал гарсан үед ашигладаг галын бүтээлэг гэж зүйл байна. Мөн дээрээс нь гал гарсан үед нэг удаа хэрэглэх 40 минутын бүтэн дүүрний баг байгаа.
Энийг хэрэглэснээр бид нэр утаат орчинд амьсгалах болон одоо галын хор агаш шатны багаж хэрэгсэл хэрэглэхэд тухайн хүн маань угаартахгүй ийм давуу талтай байдаг байгаа. За эдгээр зүйлсийг бид нэр энэ байрны 9 7 5 3 1 гэсэн давхруудад ингээд сөөлжлөд байрлуулж өгч байгаа. Ивент тэтгэгч Гастромаг шилэндаас хариуцлагатай санхүү ил тод шийдэл. Happiness Town хотгон дээр ирсэн байна. За Happiness Town хотны хуучин тоглоомын талбайг одоо шинжлэх ажил маань удахгүй эхлэх гэж байна. За тэгээд Баянгол дүүрэгт одоо санал тавьсны дагуу Баянгол дүүргийн 31-р хорооны одоо тоглоомын талбайны хэрэгцээ шаардлагатай байгаа хүүхдүүдэд хуучин тоглоомоо бид нэр ингээ хандуулахаар шийдсэн байгаа. За тэгээд 31-р хорооны засаг дарга учралт маань ирсэн байна. За манай сөөхийг авраач төслийн баг хамт олон болон Happiness Town-ы сөөхийнхэнд бол талархснаа илэрхийлж байна. Манай хорооны 65, 66, 67 дугаар байр тоглоомын талбай шаардлага хангахгүй болсны улмаас тоглоомын талбайгүй байгаамаа. Энэ тоглоомын талбайгаа тус байрлалд авчиж өгсөрч хүүхд багчуудад хүлээлт өгнө. Баярлалаа. Бид бүхний ард харагдж байгаа энэ тоглоом 7 жилийн насжилттай ч гэсэн ерөнхийдөө бол эдлэгээ айгуу тийм сайн бараг шинээс ялгаагүй тийм тоглоом байж байгаа. Тэгээ бас ийм тоглоомгүй байрны хүүхдүүдэд бас хандивлаад тэр хүүхдүүд бас нэг тоглох юм болцоог олгож байгаадаа бас баяртай байна миний зүгээс. За би бас айгуух баяртай байгаа. Happiness Town-ийнхандаа баярлаа. За Аркта шар дээр ирсэн байна. Өнөөдөр бид нар ингээд хог хаягдлын менежментийн одоо зөвлөгөөг одоо ментор Аригунаас авсныхаа дагуу одоо хийсэн ажиллаа одоо Японы нэг гой зургууд байсан шүү дээ тий. Тэрнээсээ санаа аваад одоо энэ нөхцөл байдал дээр яаж хийсэн талаар одоо шалгуулъя тий. Тэгээд хоёулаа харъя тий. За Аркта шар дээр одоо яагаад хог хаягдлын менежментийг хийх болсон бэ гэхээр энэ нөөц нь анханасаа байсан. Юу гэхээр энийг Экобин гэдэг компани 2019 онд энийг ингээ хэрэгжүүлсэн байлээ. Тэгтээ 2 сарын хугацаанд л одоо оршин суугч нар маань хогоо англи ялгасан боловч одоо тэрээс цаашаа бол ингээд хэрэглээгүй 2019 оноос чи 5 жил болцсон гэсэн үг. Хэрэглээгүй 2 сар л хогоо англи ялгасан гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо Аригун менторыга одоо авцарсны хүрээнд Япончуудын нөгөө хог хаягдлын одоо менежментийн зурагнаас харахад маш энгийнээрээс одоо эдгээр дээр бол жишээ нь биднэрт үнэхээр ямар ч зардал гараагүй. Тий. Тэгэхээр энэ ажил маань бас болж гин үү? Тэгэхээр яг түрүү хэллээ шүү дээ. Энэ нөгөө одоо орчин байрлуулахын шийдлийг бол 2019 онд Баянгол дүүрэг нөгөө хувийн хвшил өөртөө ингэ зохион байгуулалт ингэ хийсэн гэж байна. Тэгээ 2 сарын хугацаанд хэсэг ингэ явж байгаа одоо тэрнээс шахиж явсангүй л гэж дээ. Тэгэхээр ерөн зүгээр хамгийн гол хүчин зүйл нь нөлөөлөл бид иргэдээ сургах одоо энийг ерөөсөө давтамжтай хийх түүнээс биш одоо ингэ нэг хэсэгхэн хийчихэд ингэ орчихоор болохгүй нэ гэсэн. Тэгэхээр энд ерөөсөө сөөх гэдэг энэ одоо оршин суугчдын хамтрал энэ чинь суугчдын нэгдэл болохоос биш хин нэгэн одоо хорооноос томилоод ирсэн, төрөөс томилоод ирсэн байгууллага биш шүү дээ. Зүгээр энэ нөгөө заавруудын хувьд бол ерөөсөө Монгол улсад буюу одоо яг Улаанбаатар хотод дахин босролт хийж байгаа түүхийд нь юу гэхлээр бидний ус ундааны хунцар сав. За тэгээд бор картон цас. Тэгээд гялгарууд. Ийм л зүйлийг дахин босруулж байгаа. Зүгээр шил яагаад гэхлээр шил маш олон төрлийн шилнүүд байгаа. Одоо зүгээр нөгөө даршсан ногооноос ахуулаад арих ус ундааны олон шилнүүд байгаа. Тэр дотроос яг мөнгө болж эдийн засгийн хэрэглэлтэнд ордог нь Монгол улсад их цөөхөн байдаг. Тэгэхээр шил гэдгийг бидүүл энд би бол заавал байхасаа гэж хүсэхгүй. Яг иргэд одоо ямар шүтлэлийн шил мөнгө болдгийг аль нь үг гэдэг ингээд нэлээд юм болохоор Төрөлтөөс их авах юм тийм. Хэд ерөнхий шил бичгээр ингээд ерөөсө гэртээ магадгүй цонхныхаа хагарцсан шилийг хүртэл ийшээ авчрал тавих хэрэг гарна шүү дээ тийм. Тэгэхээр ямар ч байсан цаасаа харьцаг ус ундааны хунцар сав тэгээд гялгарууд
хөнгөн цагаан лаз гэсэн яг үндсэн дөрвөн төрлөөр нь энд ингээд тавих хэрэгтэй. Тэгээд мэдээж лаазны хэрэглээ харьцангуй бидний амьдралд их бага учраас лаазных нь хэсэг нь нэг таслахаагаа лаазан зориулдаг байгаа, хоёр таслахаагаа дан хувцалт зориулдаг ч юм уу тийм. Мэдээж арай илүү ус бидний ус ундаа хэрэглээ өндөр учраас арай ахиу гэдэг байдлаар ингээд явах хэрэгтэй. Тэгээд тусна гялгууруудны нэг юм секторт бас байхтай гэмгүй. Зөвхөн одоо ингээд гялгууруудаа л хийгээд байх хэрэгтэй. Гэрт маш их хэмжээний гялгуурууд цугладаг шүү дээ. Тэгээд одоо яах вэ? Гэхдээ тэр гялгууруудаа мах хийцэн энэ тийм хүнсний одоо энэ зэрэг хоол тийм бохирдсон гялгуурууд бол хэрэггүй. За ямар ч хэлсэн шалгуулчлаа. За тэгээд аргундаа ирж зөвлөгөө өгсөнд баярлалаа. Бид нар ч гэсэн бас суралцж байна. Одоо ингээд өнөөдрийн ингээд хийсэн ажлаа бас шалгуулаагүй байсан бол бас тий дутуул хийсэн байсан байна. Тэгэхээр өнөөдөрт маш их баярлалаа. Окей. Баярлалаа. Тэгээд амжилт хүсье. Тэгээд гоё болох хаа. Баг багаар л эхлэв шүү дээ. Дандаа том юм мэдчихгүйгээр баг багаар л байна тий. Ерөнхий ивент тэтгэгч Neo City. Ивент тэтгэгч Mobi Home. Ивент тэтгэгч Гэртүү Ухаалаг хотхон. Ивент тэтгэгч Capital Bank. Хамтрагч Зөөлөн хотын шийдэл төрийн бас байгууллага. Баянгол дүүргийн 31 дугаар хороо манай байр 66 67 гэсэн 3 байр байдаг. Тэрний одоо хүүхдийн тоглоом бол урд нь 31 дугаар хорооноос ирсэн тоглоомын хүүхдүүд эвдсэн. Нэг модон тоглоом байдаг гэсэн. Тэгээд тэр нь одоо ингээ бүрэн ухсралтаас өмнө хүүхдүүд тоглоод тэгээд зарим видеосыг салгаад тавьчихсан байсан. Тэгээд одоо тоглоомын хэцүү учраас би тэгэд одоо энэ хийж хойдлын байрлал очиж тоглосон гэсэхгүй. Тэгэхээр одоо энэ тоглоомн дээр нэлийн тоглох хаа. Энэ тоглоомыг өгсрээд цуг барилцсандаа дүүнрээ тоглоомтой болгож байгаадаа баяртай байна. Энэ бол бүр хүүхдүүдэд битээ хөгшин бид нарт хүртэл хэрэгтэй байна. Яг гэхээр чинь одоо хүүхдүүд аваад гардаг. Тэг гарахад орчин тоглоом хүүхч хүүхдийн тоглоомд эвдэрсэн учраас манай хүүхдүүд тоглох гэж байгаа. Одоо Ахмад настан би маш их баярлж байна. Оршин суугаа хүмүүсийнхаа төлөөлж ярьж байгаагийн хувьд бол дахиад одоо энэ манай цөөхийг аваад өгөөч мөн ийм гоё тоглоомтой болсон тул хөгшчүүд бид нар мөн их баярлж байна. Ивент тэтгэгч Capital Bank шилэндаас хариуцлагатай санхүү ил тод шийдэл. За өнөөдөр 39-р байрны суухийн дараа болроо бит хоёр Capital Bank-ны одоо шилэн суух буюу шилэн дансны үйлчлэгээтэй танилцахаар ингээд хүрэлцэн ирсэн байна. За юуны төрөнд бит хоёрыг ингээд цаг гаргаад уулзчаад маш их баярлалаа. Тэгээ танаа одоо энэ шилэн данс гэдэг энэ суухийн шилэн дансны бүтээгдэхүүн чинь миний хувьд бол маш сонирхолтой санагдаад тэгээ ер нь бол Улаанбаатар хотын банкны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компани байгууллагуудад одоо ийм шилэн дансны үйлчлэгээ байдгүй юм бэлээ би бас яг судалж үзсэн. Тэгэхээр хоёлаа гурлаа өнөөдөр одоо энэ шилэн дансныхаа үйл ажиллагааг нэг танилцуулаад өгөөч бит хоёрт те. За баярлалаа амч болсон цаг гаргаж манай банкны бүтээгдэхүүн үйлчлэгээтэй танилцахаар ирсэн та хоёртой баярлалаа. Capital Bank-ны хувьд гэх юм бол төрийн бас байгууллагууд болон сууц өмчлөгчтэй холбоо. За тэгээ анги хамт олонны дундын данс альва хандив болон одоо тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой хамт олонны дундын дансыг илүү ил тод байлгах тэдгээрийн хийгдлэгчтэй итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор шилэн дансны бүтээгдэхүүн үйлчлэгээг нэвтрүүлэн ажиллаж байна. За уг бүтээгдэхүүний онцлог давуу тал нь юу вэ гэхлээр тухайн байгууллага болон сууц өмчлөгчтэй холбоотой хамааралтай этгээдүүд нь буюу оршин суугчид нь тухайн дансаар орж гарсан байгаа нийт орлого болон одоо нөгөө мөнгө өсгөлийг бол ил тодор харах юм боломжийг бий болгож байгаа гэсэн. Сөөхтөр жишээ татъя л да тий. Хэдүүлэнгийн гол сэдв сөөх байгаа юм чаа. За сөөхөв гэх юм бол нэг талдаа оршин суугчид маань сөөхтөө итгэл хайцсангуй бага байдаг гэж ер нь ажиглагддаг. Харин манай банкны шилэн дансны үйлчлэгийг авснаар
тухайн сөөх нөгөө талдаа өөрсдийнхөө орлого зарлагыг гишүүдтэй одоо нээлттэйгээр ил тод тайлгдах боломжтой. За тэгээд сөөхийн системтэйгээ банкны дансаа холбох байдлаар нийт одоо орж гарч байгаа мөнгө урсгалаа бол хянах юм боломжийг бий болгож юм гэсэн үг. За нөгөө талдаа бол мэдээж оршин суугчдын хувьд гэх юм бол бид хэдийн төлж байгаа төлбөр маань яг юун зарцуулах гэж байгаа вэ гэдгийг бол одоо харах буюу сөөхтөө итгэхний илүү нэмэгдэх юм одоо давуу талтай бүтээгдэхүүн гэж бид үзэж байгаа. Ер нь сөөхүүдийн 80-90% нь авлагд үүсдэг. Тий авлага үүсэж байна гэдэг чинь ер нь сөөхийн оршин суугч гишүүд өөрсдөө сөөхтөд итгэхгүй байгаа итгэлцээс үүсдэг байхгүй. Тэгэхээр шилэн данс уучгаар орж ирж байгаа мөнгө уурсвал гарч байгаа мөнгө уурсвал юун зарцуулах гэдэг нь ил тод байна. Хэн мөнгө төлөхгүй байгаа гэдгийг бусад оршин суугч нь хаардаг. Тэрэндээ хяналт тавьдаг. Энэ систем чи илүү ер нь шилэн байх нь ер нь илүү давуу талтай юм тий. За би та хоёртоо жишээ үзүүлээ тий. Шилэн дансны хайлтгч уснаар хэд хэдэн боломжууд авах боломжтой. Нэг нь болохоор илүү олон нийтэд нээлттэй байдлаар буюу манай банкны вебсайтаар хандаад за энэ нь бол бүх нийтэд одоо хүмүүст нээлттэй нэг хувилбар байж болно. Нөгөө нэг хувилбар нь болохоор ашиглаж байгаа хэрэглэгчид маань тодорхой хэмжээний нэг нууц одоо үгтээр үндэслэх вебсайт руугаа хандаад мэдээлэл авах боломжтой гэсэн үг. Нөгөө нэг хувилбар нь бол би тэгэд тухайн дансан дээр холбоотой байгаа хэрэглэгчнэр болохоор өөрийнхөө банкны гар утасны аппликейшнээр тухайн мэдээлэл харах боломжийг одоо хөгжүүлээ явж байгаа гэсэн. Тэгээ манай болрооч нь бас эдийн засагч санхүүгийн мэдлэгтэй хүн тий. Тэгээ би бас зорж дуудсан. Тэгэхээр үнэхээр хэрэгцээтэй бүтээгдэхүүн байна. Энэ цаг үеэ олсон одоо юм үйлчлэгээ байна гэж би хувьдаа бодож байна. Тийм. Тэгэд энэ дээр нөгөө нэмээд хэлэхэд юу вэ гэхээр өмнөх сөөхийн маань дарга ч юм уу өмнөх дарга нар юу гэдэг гэсэн мэхээр юм хийгээд энийгээ ингэмэрийн тэгмэр гэхэд юугаараа би хийд юм бэ гэдгийг л хариулт хийдэг гэсэн. Тэгэхээр энэ шилэн данс байснаар юу айл айл тал итгэлцэл юу би болох ёстой ер нь цааштай. Энэ илүү ухаалаг илүү нөгөө болох байхаа тий явандаас. За илүү одоо нөгөө сайжруулах илүү сайн хөлбийг бол бид хийгээ ажиллана. Зөвхөн нөгөө сөөх гэж хязгаарлахгүйгээр түрүүний хэлсэн нөгөө анги хамт олонны ч үт юм уу те. Дундын нөгөө фондууд, албан байгууллагын фондууд бас нэлээд шилэн дансаар маань явдаг байгаа. За маш их баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Тэгээ үнэхээр сонирхолтой бас үнэхээр хэрэгцээтэй одоо мэдээлэл авч чадлаа гэж бодож байна. Таадаа ч гэсэн маш их баярлалаа. Тэгээд илүү одоо энэ нөгөө шилэн дансны үйлчлэгийг маань сөөхүүдээр тий золилдох хүмүүстэй илүү олон хүрээсэй гэж бид хэд бас хүсэж байгаа. Тэгээ илүү олон хүмүүс энийг ашигласнаар ил тод байдлыг хэдүүлээ хамтаа бий болгоцгоё гэж уриална. За баярлалаа. За сайн байцгаана уу. Өнөөдөр бид нэр Happiness Town-ийнхаа төслийн талбай дээр нөгөө ажил хийж байгаа талбай дээр ирсэн байна. Энэ талбай маань болохоор манай инженерүүд өмнө ирж дүгнэлт шинжилгээ хийгээд ус маш их тогтдог, усны хаялга муутай юм талбай байсан. Тэгээ яг энэ EPDM эрзэн талбайг хийх одоо хамгийн ихний шаардлага бол ерөөсөө бетоны чанар болон усны хаялга гэдэг энэ хоёр хүчин зүйл байдаг. Тэгээд энэ талбай дээр ус их тогтчихсон тул ахин бетон аваад усны хаялгаа гаргаж өгөөд суур одоо энэ та бүхний харж байгаа энэ хар SPR гэдэг энэ суур эрзэнээ үе яваад тэгээд дараа нь өнгөн үеийн ажлууд эхэлцээ явж байгаа. За Happiness Town-ы болохоор энэ шалны дизайны хувьд гэх юм бол илүү юм геометрик дүрсүүдийг илүү их оруулж өгсөн. Энэ нь болохоор хүүхдүүд нөгөө тоглож байхад анхаарлыг бас их татдаг, хүүхдийн сониучсан бас их төрүүлдэг. Мөн одоо энэ дүрсүүдийг ашиглаад бас хүүхдүүд хоорондоо төрөл бүрээр тоглох боломжтой ийм загвар гаргасан байгаа. Ингээд манай сөхийг авраач төслийн хүрээнд сонгогдсон 3 байрны 3 орцонд төлөвлөсөн шинжилгээний ажлууд дуусаж оршин суугчдад хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна. За энэ өдрийн ямар амгалан айлтгая. Тэгээд манай сөхийг авраач одоо телевизийн реалити шоу эхлээд 45 хоног болсон байна. Тэгээд энэ хугацаанд хийсэн ажил энэ зүйлийг оршин суугчид хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо. Тэгээ одоо манай төслийн удирдагч уянга энэ талаар тодорхой танилцуулна. За би та бүхэндээ тайлангаа тавихаар бэлдсэн байгаа. За нийтдээ бид нар ингээд яг сонгон шалгаруулалтаа зарлаа. Тэгээд юуны төрөнд ингээд та бүхэн одоо танаа орон сууцны оршин суугч нар идэвхтэй байгаад манай төсөлд хамрагдсанд ингээд бас баярлалаа.
Төслийн хүрээнд 39-р байранд хан шат таасны будаг засварын ажил 53 сая төгрөг, лифтний нэвтрэх систем, орцны домофон, автомашины нэвтрэх систем, оршин суугчдын аппликейшнд 28 сая төгрөг, цахилгааны дүгнэлт, монтажид 5 сая төгрөг, мэдрэгчтэй гэрэл суйрлуулахад 4 сая төгрөг, менежментийн зөвлөгөө, сургалт хөгжүүлэлтэд 6 сая төгрөг, 6 сарын цэвэрлэгээний бодис 2.4 сая төгрөгөөр тус хийж нийтдээ 99.6 сая төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээд байна. За нийтдээ бид нар ингээд 45 хоногийн хугацаанд 39-р байр дээр 7 ажил хийсэн. Нийтдээ манай төсөв төртөг 99 сая 622 мянган төгрөгийн төсөв төртөгтэй ажил хийж гүйцэтгсэн байгаа. За тэгэхээр хийсэн ажлуудынхаа ерөнхийдөө зургийг нь өмнө болон дараагийн зургуудыг яа. За нэмэлтээр гэх юм бол цогтой ментор бид хоёр нийж аваад тусгай эрхтэд иргэний зогсоолыг зурж тогтчулсан байгаа. Тэгэхээр хамтдаа байсанд маш их баярлалаа. Альва нэг ийм хамтран амьдрах энэ үйл ажиллагаа маань заавалчгүй ингэж оролцоотой байж иж амжилттай явдаг. Тэгэхээр яг энийг танаа байрныхан болохоор хамгийн шилдгээр харуулсан. Тэгэхээр энэ та хэдийн маань бас өнөөдөр энд ч гэсэн цуглаад байж байгаа оролцоогоо харуулж байгаа маань бас ингээд улс орондоо яарч гэсэн ингээд хүмүүс зургатаар үзээд нэрнгээсээ бид нар чинь бас амьдрах орчиндоо гар бие оролцох ёстой юм байна шүү гэдэг энэ ойлголтыг бас авч байгаа хаа гэж найдаж байна. Тэгээд та бүхэнд бүгдэнд чинь баяр хүргэе. Та бүхэн өөрсдөндөө асаалга ташаарай. Тэгээд хэдүүлээ сөөхийн дарга болроогоо өрье. За ямарсан өнөөдөр та бүхэндээ оршин суугч нартаа баярлалаа. Өнөөдөр бараг 50% гараад ирсэн байна манай оршин суугчдаас. Гэхдээ энэ төслийн багнасаас уушлахгүй. Өнөөдөр яг нэг цаг төрийн байдал гэдэг ч юм уу амралт үйлрэлт эхэлсэн хүүхдүүд маань байхгүй. Ямарсан боломжоор бид нар гараад ирлээ. Тэгээд энэ төсөл эхлэхэд манай орц ямар байлаа, манай гадаад орчин ямар байлаа та бүхэн өөрсдөө мэдж байгаа шүү дээ. Бидний өнөөдөр нэг хөрөнгө оруулалтаар орцоо бүтэн ингээд 100% засвар хийх боломж биднэрт байгаагүй шүү дээ. Санхүүгийн үдшилтээр оролцооч тэр тэгтүүлээ цаашаага энэ хөрөнгөө яаж хэрхэн сайхан гамтай хэрэглэх вэ, хэр олон жил хэрэглэх вэ гэдэг чинь иргэн бүрийн асуудал шүү. Тэгээд та хэд маань дэмжиж энэ байрныхаа ард тэгтүүлээ хамтран сайхан нэг орцоор ороод нэг дээвэрд ор хамтраад дулаан сайхан уур амьсгалаар амьдраад байж чаднаа гэж бодож байгаа. Та хэд бас итгэж байгаа. Тэгээд энэ төслийн багийнх маань ингээд хийгээд орохгүй бид нарыг ингээд хяналтаа тавиад яах вэ ийх үү гэдээ бас давхар явагдах юм байлээ шүү гэдгийг л хэлье да тий. Тэгээд ямарсан баярлаа өөр юу хэлэх вэ бүгдээрээ ямарсан байгаа оршин суугч нараа сайхан алга жишээд өөр бидэнд юу аах тий. Дэмжигч Агис Даатгал. Дэмжигч Nippon Paint Монгол. Дэмжигч Yummy Snack House. Дэмжигч Агис Даатгал. За одоо 19 цаг 30 минут болсон байна. За бид нэр ингээд өнгөрсөн 7 хоногийн бүтэн сайн өдөр яг энэ хүлээлцэх арга хэмжээгээ зохион байгуулъя гээд хүмүүсийг дуудсан, зар тавьсан,
хаалгын тогшсон. За тэгээд яг бүтэн сая өдөр болохоор амралтын өдөр юм чи ингээд хүмүүс байдгүй болов уу гэж бодоод за 3 дахь өдрийн 19 цагаас гээд зар тавьсан, хаалга болгон дээр наасан. Тэгээ одоо хүн байхгүй. Нэг талаасаа ингээд юм аркта шарийнхаа маань үнэхээр итгэхгүй юм аа. Тэгээ яг одоо яг нөгөө нийт нэг одоо түгээмэл дүр төрхөл харагдаж шээ. Нөгөө итгэхгүй байдаг, оролцоо байхгүй. Тэгээ оролцоо байхгүй, итгэхгүй бол яг нөгөө байдал хийзээс ажирахгүй. Болно л мөн. Энэ хэсгийг бол ингээд заавал оруулах ёстой. Энэ бол үнэхээр бодит нөхцөл байдал. Тийм бид нар ерөөсөө нэгч тавилттай зүйл байхгүй. Одоо тэгээ яа гэм болохгүй бол энэ хідэн хүүхдүүдийг уртаа зогсоож байгаа л хүлээлгээд өгөн дөө. Тэгээд дэлгэцнээс одоо тэгээд хүмүүс харцгааныз та бүхэн өөрсдөө ямар оролцоотой байсан бэ гэдгийг бид нар та нараас юу ч авахгүйг зөвхөн л хүлээлгэж өгье гэсэн. За бид нар нөгөө олонний ярьж анснаар аркта шар байран дээр ирж тэгээд энэ нэвтрүүлгийн хугацаанд ямар ажил хийснэ манай танилцуулаа. За тэгээд манай сөхийг авраач төслийн хугацаанд бид нар ингээд 45 хоног яг нөгөө наадмын одоо урт амралтыг хасаад бид нар 45 хоногийн хугацаанд ажиллаа гүйцэтгэсэн байгаа. За тэгээд нийтдээ манай хийсэн ажил бол 69 сая 154 мянган төгрөг болсон. Төслийн хүрээнд аркта шар байранд хан, шат, таасны будаг засварын ажил 50 сая төгрөг, цахилгааны дүгнэлт монтажинд 5 сая төгрөг, мэдрэгчтэй гэрэл суйрлуулахад 2 сая төгрөг, менежментийн зөвлөгөө, сургалт, хөгжүүлэлтэд 6 сая төгрөг, галын аюулгүй байдлын үйлчлэг, суйрлуулалт 4 сая төгрөг, 6 сарын цэвэрлэгээний бодис 2.4 сая төгрөгөөр тус хийж нийтдээ 69.2 сая төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээд байна. За тэгэхээр ингээд өмнө нь бол ямар байсан, одоо ямар болсон байгаа талаар ингээд харж болно. За тэгэд нэмэлтээр гэх юм бол бид нар одоо яг нөгөө төсөвт суугаагүй одоо нөгөө юм илүү нөгөө хүртээмжтэй байдлыг хангах зорилготойгоор одоо нохоо муур салхилуулдаг хэсгийг бид нар тогтчулж өгсөн. За тэгээд одоо манай мөнгөө ментор бас одоо үг хэлнэ. За сайн байцгаана оройн нэмэнд. За тэгээ ер нь бол альва нэг одоо юу гэдэг яг эцэст нь дүгнээ хэлэхэд оролцоо маш чухал байдаг. Өнөөдөр та амьдрах орчныхоо төлөө та өөрөө л оролцохгүй бол угаасаа хинч таны одоо амьдрах орчны төлөө оролцохгүй гэдгийг л та бүхэн манаас сайн ойлгож аваарай. За тэгээд одоо пүүжэ ихчигаа бас тайцнаа өрье. За сүүхэн аврын төслийн багийнхан бас талархал илэрхийлэх зүйтэй байхаа. Өнөөдөр орцны засварт бол одоо шинэ эргэлт хийж өглөө. За миний зүгээс манай баг хамтуулны зүгээс бол өөрсдийнхөө одоо чадах чинээгээр хэмжээгээр бол бас тус дэмийг бол үзүүлж байсан. Тэгээ одоо ийм сайхан болгоод өгсөн орцондоо лифтэнд орохоос гарахаас давхрынхаа хаалга үүдгийг онгойлгохоос өксүүлээд одоо ингээд дор бүрнээл анхаарал тавиад энийг одоо бас л яг энэ сайхан хэвээр нь бас хэдүүлээ урт удаан хугацаанд ашиглая. За ингээд төслийн багийнхандаа бол баярлалаа. Хандах үйлчлэл авахгүй, сэтгэлийг авахгүй, ямар гой сайхан болсон хамжээ судалгаахгүй. Тэгээд сайхан болчлоо. Гөө одоо та нар байна шүү дээ. Ингээд юм хүлээлгэж өгөх гээд ирж яхад хүртэл тэр юмн дээр очиод цуглчих тийм сэтгэлгүй байж ш. Тэгээд ийм хэмжээний ажил хаана ирсэн? Тэгэхээр энэ чинь л одоо бидний нэг хамгийн нэг ийм сул тал чинь энэ шүү дээ. Оролцоогүй байж. Энийг орцын одоо 30 хэдэн айлыг ингээд 5 60 хэдэн сая төгрөг энэ чинь зарцуулсан шүү дээ. 60 сая төгрөгийг хаана юунд орсон? Энэ бодлого багш өөрөө авчих шүү.
Энэ чинь одоо таны өмч ахгүй юу? Та энийг өөрөө өнөөдөр 66 сая төгрөг босгох хийх ёстой хүн та ахгүй юу? Та өнөөдөр 66 сая төгрөг чи харагдахгүй байна гэж байгаа бол та бол үнэхээр гонигтай байна. Өчнөө ямар ч засвар ороогүй өчнөө унтцсан юм байна. Тэгээд та нар бүх хитэн давхар цөөхөн дарахтайс бүр оо яста танаасаа сурсан шүү, танаасаа яста ингэсэн шүү. Тэгээд цөөхөн дарахтаа танахаа хуйлдсан байна гэж ойлгож байна. Миний дахин байхгүй. Ямар муухай хүмүүс вэ? Бид нэр завгүйтэй биш. Гэхдээ та нарт талархаж байна, баярлж байна. Гэхдээ сэтгэлд хүрээгүй. Баярлаа гэдэг байна. Ийм баярлалаа гэж үг байд юм уу? Үнэхээр бас нэг яг ийм ажил ч юм уу, ийм хүлээл яхад ийм үг сонсоход бас тийм сэтгэл зүйтэй л байд юм, сэвтэй л байд юм. Тийш нэг дандаа гоё төслүүдээр орсож ирсэн болохоор бас зочирч шүү. Хавь дуурлаагүй. Би чи ер нь 2 жил 7 сар 24 хоног уурлаагүй юм байна шүү. За тэгээд хэдүүлээ. За тий явъя та. За. Сайн байцгаана үршүүдээ, сайн байцгаана үзэгчдээ. Манай Сөөхийг авраач бодит реалити шоу хамгийн сүүлийн дугаараа та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд бид нар зуны сайхан дэлгэр цагт энд байсан бол өвлийн хахир хүтэн үйл эрсгээсэн байна. Сайн байцгаана уу манайхаа? Сайн уу. Сайн байна уу? Их олон зүйлийн ард гарлаа. Их олон зүйлийг тууллаа. Бид нар Монголын Сөөхийг аврахын төлөө бүгд хүн бүр өөрсдийн чадах бүхнээ одоо ингээд дайчлан зориулж нэг сэтгэлээр нэгнийхээ төлөө нийтийн төлөө ингээд бид нар хийж бүтээнэ гэсэн. Тэгээд 8 дугаар гараад одоо хамгийн сүүлийн дугаараа үзэгчтэйгээ хөршүүдтэй хуваалцж байна. Тэгээд энэ 8 дугаарын турш маш олон үйл явдлууд болсон. Тэгээд хамгийн гой зүйлийн нэг хэсэг дээр бид нар ирсэн байна. Тэгээд энэ болохоор хаана ирсэн байгаа вэ? Юуг өөрчилсөн байгаа вэ бидэд? За ингээд төслийн хүрээнд бид нар яг ингээд 4-5 сарын хугацаанд энэ ажлыг хийж гүйцэтгэлээ. За тэгээ хамгийн гоё ажил маань ингээд Happiness Town-ы хүүхдүүдтэй зориулсан тоглоомын иж бүрэн шинжилгээ ажлыг бид нар ингээд хүлээлгэж өгч байна. За тэгээд энэ яг Happiness Town сөөхтөр бид нар нийтдээ нэг 257 сая төгрөгийн одоо үн бүхий сайжруулалтын ажлыг хийсэн байна. Манай төслийн үедэд хамгийн өндөр өртөгтэй хийгдсэн ажил болж таарж байна. Төслийн хүрээнд Happiness Town байранд лифтний нэвтрэх систем, орцны домофон, автомашины нэвтрэх систем, оршин суугчдын аппликейшн 17 сая төгрөг, менежментийн зөвлөгөө, сургалт хөгжүүлэлтэд 6 сая төгрөг, галын аюулгүй байдлын үзлэг суурилуулалт 3 сая төгрөг, 6 сарын цэвэрлэгээний бодис 2.4 сая төгрөг, хүүхдийн тоглоомын талбайн ич бүрэн шинжилгээг 228 сая төгрөгөөр тус хийж гүйцэтгснээр нийтдээ 257 сая төгрөгийн шинжилгээг хийгээд байна. Баярлалаа. Тэгээд бид бас 3 сарын хугацаанд энэ төсөл дээр ингээд анх зураг төсөл гаргаад дизайн, тоглоом сонголт, төлөвлөлт гэдэг энэ бүх ажлуудыг хийгээд ингээд ард нь гарч байгаа. Бид нар бас маш их баяртай. Нийтдээ 6 тоглоом суйрлуулсан. Тэгээд энэ дээр болохоор дохигнуур гэдэг ингээд ганцаараа буюу бага насны хүүхдийн тоглоом, эрэгдэг ийм тоглоом байгаа. Мөн 3 төрлийн суудалтай савлуурыг бас үдэд нөгөө суйрлуулсан. Тэр 3 суудал нь болохоор бага насны, бүх насны хүүхд болон мөн тэрэгцэртэй хүүхдүүд тоглох боломжтой ийм 3 төрлийн суудалтай савлуурыг бол бид нар ингээд нийлүүлж ингээд усар суйрлуулж байгаадаа бид бас маш баяртай байна. Оо, төслийн багийнхны зүгээс тэгээ хүүхдүүдийн өмнөөс маш их баярлалаа гэж хэлмээр байна. Үнээр гоё байсан. Баярлалаа. Та бүдд бас биднийг ингээд урьж оролцуулсан бас бид нар бас маш их баярлж байна. За тэгээд ямар ч байсан энэ хүртэл хугацаанд одоо биднийг дэмжиж ажилласанд баярлалаа гэд мөнх эрдэндээ за ингээ манай компани зүгээс ингээд гарын бэлэг гартуулж байна. Баярлалаа. За юуны дөрөнд та бүхэнд энэ нээлтийг хийж өгсөнд та нарт баярлалаа. Тэгээд энэ том төслийг санаачлаад ард нь гарсанд хүүхдүүдийнхээ өмнөөс болон нийт оршин суугчдын өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. За. Өмнөх тоглоомд баг нь мэдэж байна уу? Мэдэж байна. Ямар байлаа? Жохоо эвдэрсэн байсан. Жохоо эвдэрсэн байсан. Эвдэрсэн хатаас матаас байсан шүү дээ. Шинэ тоглоомд баг ямар санагдаж байна? Амар гоё. Гулсууд амар гоёс. Гулсууд ингээ өвөл амар гоё дээ. Жижигдэл бол. За ямарсан тоглоомын талбаанууд бүгд амар гоё болсон байна те. Тэгээ та хэд мар гоё энэ тоглоомын талбайгаа гоё хайрлаад гоё цэвэрхэн те гоё удаан хэрэглэж тоглоороо. За тэгээ маш олон хүмүүс энд аз жаргалтай байх болтгой. Тэгээ бүгдөө ах эгч нартай баярлаа гэдээ өрлөө камерал гараад. Баярлалаа. Манай одоо хүүхдийн тоглоомын талбайгийн маань онцлог нь хоёлаа гоё дэлгэрэнгүй хүүхдүүдтэй ч гэсэн бас хандаад хэлчихв те.
Тэгээ яг энэ happiness нөгөө тауны хувьд болохоор ингээд ерөөхдөө бага насны хүүхдэд зориулсан юм талбай бид нар бүрдүүлсэн. Одоо яг энэ тоглоомны хувьд гэх юм бол ийм юуны мини ран гэдэг нэртэй ийм тоглоом 31 хүүхд тоглох боломжтой 14 үйлдэлтэй. Одоо нөгөө тэгээ хүүхдээ одоо нөгөө өмнө ярьсан биеийн хөгжил те нөгөө моторик хөгжил гээд маш олон чадруудыг хөгжүүлэх боломжтой ийм тоглоомууд ийм жижиг аксессуарууд бас ихтэй гар зөвшөөрлөх бас ийм тоноглоод олон те хамгийн гол юм гэх юм бол одоо энэ HPL хавтан гэж байгаа ийм гол материалуудын хувьд гэх юм бол HPL хавтан маань 20 жилийн бид нар одоо үйлдвэрийн баталгаа олгодог энэ хавтан дээрээ бас мөн одоо хамгийн гол юм болох энэ гол багнууд маань болохоор яг цэвэр нөгөө Скандинав нарс модон дээр бид нар 15 жилийн баталгаа олгодог тэгээд бусад үзэг хийцлүүд маань болохоор яг цайрцсан гант төмөр хийцлүүд энэ материал дээр бид нар болохоор насан туршийн баталгаа олгодог ийм тоглоом бид нар ингээд суйрлуулсан байна. Манай хүүхдүүд бол үнэхээр баярлж байгаа хаа. Би бүр үнэхээр өөрөө ч сайн баяртай байна. За бараг хагас жил шахуу үргэлжилсэн энэ төслийн ард гараад энэ өндөрлөг сандал дээрээс үг хэлэх боломж олж байгаа нэр төрийн хэрэг байна. Одоо ингээ ямар нэг юм зохиол, найруулга энэ төр тийм одоо хэтрүүлэг зүйл байхгүй. Яг жинхэнэ боддороо яг юм хэрэгтэй нэвтрүүлэг хийсэн байна гэсэн тийм одоо үр дүнгээ харахад бол маш тийм таатай байна. За уртач манай хэлэл энэ өрөө дуусгах гэж байна. Тэгэд миний амар авааштай барах байгаа зүйл нь болохоор манай сөхийг авраач реалити бодож явааны одоо юм хөтлөгчөөр ажиллаад дуусахад манай сөх ямар ч юм хийдгийм байна гэдгийг амар мэдэж авсан. Бид нар утааныхаа тухай эсвэл төгжрлийн тухай ер нь их ярьдаг боловч бас энэс дутуугүй стресс бухимдлыг төрүүлдэг сөөхийн тухай бид нар ярихгүй байна гэдгийг нээж харуулж байгаа юм тусал. Хүүхдүүдтэй манай сөхийг авраач гэдэг юм хадаас матаас нь гарсан амар нөхцөл дээр очижсэн. Тэгээ өнөөдөр 8 дугаар дуурайн төсөл дээр ингээд тэр тоглоомын талбайг хүлээлгэж өгөх тэр хүүхдүүдийн харц дулаахан санагдсан. Гадаа амар хүйтэн байсан ч гэсэн тэр хүүхдүүд бол үнэхээр ажралтай байсан. Зөөлөн хот одоо номон дээр гардаг иргэндээ ээлтэй, хүндээ ээлтэй одоо хүний масштабтай архитектураар орчноо одоо сайхан болгох одоо төлөвлөлтийн зарчмуудыг бас ингэж одоо Монголын нөхцөлд нэвтрүүлэх гэж үзэж байлаа. Ер нь бол бас боломж бол байна гэж харсан. Яг энэ төсөлд оролцоод явж байхад бид нэр их том сорилтыг даван тууллаа. Тэгээд хандлагын их олон зөрүүг харлаа. Тэгэхээр биднэрт боломж байна гэдгийг харсан хамгийн чухал. Одоо энэ сөөхийн дарга нарыг одоо ингээд өрөвдсөн ер нь бол за тэгээд оршин суугч нар бол ингээд нийтээрээ баг ийм мэдээлэл айгуу муутай. Тэгэхээр энийг ингээд ийм мэрэгжлийн байх одоо мэдээллээр ингээд оршин суугч нараа сайн хангадаг байх юм бол энэ ажил өөрөө ингээд ийм магадгүй бизнес болж хөгжөхөд ч гэсэн бас бэлэн байна. Иргэд өөрсдөө амьдрах орчноо сайжруулахад оролцох ёстой маа гэдэг мессежийг бид нар хүргэх гэж зорьсон. Оролцооны байдлын төвшнгөөс бол ингээд яг харахад бол 39-р байр бол маш идэвхтэйгээр оролцож одоо өөрсдийнхөө амьдрах орчныг сайжруулж чадсан болов гэсэн одоо ийм дүгнэлтэнд хүрж байгаа. Бусдаараа бол яг нөгөө хоёр байран тийм ээ бол оролцооны төвшин бол жоохон сул байлаа. Гэхдээ бид нар бол яг хөө энийг бол процессын хувьд бол цаашдаа бол одоо сайжруулад явах боломжтой л гэж харж байгаа. Эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдүүлэхэд бас тийм хэцүү биш юм а гэдгийг харуулж чадсан гэж бодож байна. Амун сөхийнхөө мөнгийг тогтвол төлөөрэй л гэсгмээр. Амьдрах орчин нь бол илүү ингэж хайрлаад хамтдаа энийгээ сайжруулахад одоо идэвхтэй оролцохыг л одоо уриалж байна да. Мөнгө төлчих. Тэгээд сайхан орчноо бүгд хамтдаа бүтээцгээе гэж хэлмээр. Хүн болгоноос айгүй маш сайхан санаа гарах боломжтой гэж хардаг. Одоо миний одоо энэ санааг маш сайхан ингээд дэмжиж одоо ингээд ийм бүтээл болгосонд одоо энэ дээрэнд нь одоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд яг энэ салбарт яг ийм хэрэгцээтэй байсан зүйлийн ард бид нар ингээ хамтдаа маш олуулаа гэдэг амжилттай гарч чадлаа гэж хэлмээр байна.